За Сонгон хайрхан дүүрэгт 20 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстойгоос одоогийн байдлаар 11 мянган хүүхэд хамрагдаж байгаа юм а. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 22 цэцэрлэг ашиглалтанд орж 3 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. За гэсэн ч цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгохын тулд дахин шинээр цэцэрлэг барих шаардлагатай. За гэр хороол цэцэрлэг барихад хамгийн тулгамдтай асуудал нь газар байдаг. Тиймээс 226 дахь цэцэрлэгийг ашиглалтанд оруулахын тулд 2 айлын газрыг үн тохирч худалдаа авч хөрөнгийг улсын төсвөр шийдүүлсэн байна. Ерөнхийдөө 4-р хороонд 800 гаруй хүүхэд байна. Одоо яг гэртээ байгаа. Тэрнээс бид энэ 200-ийн дөнгөнд дангаа авсан. Ягаад гэвэл бид нар бол хүчин чадал 5 бүлэгтээ 120 хүүхэд хамрагдах ёстой цэцэрлэг маань 200-аад хүүхдийн одоо шингээгчд байж байна. Тэгэхээр одоо цаана өшөө олон 600 гаруй хүүхэд байна. Энэ хүүхдүүдийг одоо бас л одоо цэцэрлэг шаардлагатай. Ер нь гэр хороолт байгаа хамгийн нэгдүгээр асуудал бол хүүхдийн цэцэрлэгийн асуудал. Ягаад гэхээр хүүхдэд цэцэрлэг өгч чадахгүйгаас болоод маш олон ээж нар ажил хийж чадахгүй гэртээ сууждаг. Магадгүй одоо 3-4 жилээр 5 жилээр гэртээ суух ийм нөхцөл байдал үүсдэг. За Сонгон хайрхан дүүргийн 4-р хороонд нийт 850 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Үүнээс сая шинээр барьсан 226 дахь цэцэрлэг болон хуучин цэцэрлэгийг сэргээн засварласны ачаар 400 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болжээ. Мөн 100% цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа тэдгээр хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах нөхцөл бүрдсэнийг албаныхан онцолж байна. За өнөөдөр нээлттэй хийсэн 226 дахь цэцэрлэг 5 бүлэг бүхий 120 хүүхэд хүлээн авах чадaltaй. За энэ оны 3 сарын 28-нд хүүхдүүдэд авч үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.